манай улсад махны мах үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх гэрэлт хэрэгцээ нэлээд өсөн нэмэгдэж байна. Тэгээ энэ асуудлыг шийдвэрлэх нэг үндсэн нөхцөл бол махны хур өсгөн үржүүлэхээс явдал. Тэгээд 1950 оноос нутгийн Монгол өхрийг Казахын цагаан толгойтоор сайжруулж махны чиглэлийн өхөр гаргаж авах үйлдвэрлэл эрдэм шинжилгээний ажлыг эхэлсэн юм байна. ОД-ийн бүсэж махны тохиромжтой хэвшлийн өхөр суурь бий болгох нь гэдэг сэдвийн дор энэ ажлыг эхлээд 30 гаруй жилийн үйлдвэр судалгааны ажлын үр дүнд эх орны анхны махны хэвшлийн сэлэн үйлдвэрийн өхөр гэж батлагдсан юм түүхтэй. Тэгээ энэ өхөр 1990-ад оны хүртэл тэрийн хяналтанд Булган аймгийн Ингэтэл хаан сангийн аж ахуй цэврээр нөржилж байлаа. Тэгээ өмч хөвчлэн явцад энэ маань одоо нөгөө Замбараагийн нүүдэл суудлын улмаас болоод энэ өхрийн үйлдвэрлэх байдал нь алдагдсан, ашиг шимийн хэмжээнүүд нь буурсан. Маш нэлээд одоо энэ дээр нь одоо төрөөс үржиллийн ажлын бодлогын алдаа гарсны улмаас бол нөхөж баруушгүй юм хохирлыг бий болгосон байт юм. Тэгээ энэ байдал дээр нь бид нэр дүгнэлтийгээд 2010-11 онуудад бас дээрээс сэлэн үйлдвэрийн өхөр дээр судалгаа хийсэн. Энэ судалгаагаар өхрийн маань бол ашиг шимийн хэмжээлт бол нас хүйс болгонд 10-аас 15% буурсан юм үзүүлэлттэй гарсан юм байна. 80-аад оны төгсгөл 90-ад оны ихээр үнэ дундчаар 470 кг жинтэй байлаа. Нийт үнэний 30 гаруй хувь нь 500-аас дээш килограмм амтын жинтэй байсан. Тэр эрчмээр нь үйлдвэрлэл селекцэд явуулаад байсан бол махны энэ өхөр маань бол дундчаар одоо үнэнийхэд 500 гаруй килограмм дундс амтын жинтэй болсон байх учиртай байсан л да. Гэтэл ингээд нийгмийн шилжилтийн улмаас болоод энэ маань одоо 410 кг орчим дунд жинтэй болсон. Тэгээ энийг яаж сайжруулах вэ гэдэг асуудлаар өдөөж яамд удаадараа санал тавьж ялаа. Энэ дээр одоо сайжруулах зүйлдэрээр нэг удаа цус бичих юм бол энэ асуудал бол одоо бас ямар нэг байдлаар засагдана ашиг шимийн хэмжээнээс нь гэж олон жил санал тавьсан боловч одоо манай мэрэгжлийн яамны зүгээс нэг дэмжлэг үзүүлж чадаагүй. Тэгээ аргаа барахтаа бид энэ өхрийг сайжруулах талаар одоо хувийн хвшлийнхэнтэй ярьж хөөрье. Тэгэх юм бол бас үр дүнд хүрч магадгүй гэж бодоод ингээ ярьж итэл энэ хоёр ишүүтэй тааралдаа санал солилцоод тэгээ ер нь махны өхөр үржүүлье. Энд дээр чи бид туслая гэд 2015 онд Булган аймгийн Сэлэн сумаас сэлэн үйлдвэрийн 110 үнэ цуглуулсан. Тэгээд энэ дээр зохиомжтой хэлтүүлэг хийгээд тэгээд тэндээс нь гарсан үргэлжлээс нь одоо бух тавих маягаар сэлэн үйлдвэрийн өхрийг сайжруулах гэдэг юм ажлын чиглэл гаргаад бид нар ажиллаж эхэлсэн. Тэгээ энэ явцад бол бас ажил маань нэг цаг хугацаа авах шаардлагатай болол та. Тэгээд ер нь их үйлдвэрийг нь авчирч үржүүлж хэлцүүлэх бэлдэх юм бол илүү үр дүнтэй юм байна гэд тэгээ энэ хоёр гişүү ярьж байгаа дэж мамнаас одоо зээлмэл аваад нөгөө жижиг дунд үйлдвэрийн сангаас тэгээд Оросын холбооны улсын Барнаулаас тэр Тэндинский промышленный фарм гэдэг аж ахуйнуудаас 100 гонж авчирсан. 100 гонж авчираад 20 бухтай авчираад тэгээд 17 он дахиад 150 гонж авчираад ээлтэй гонж авчираад тэгээд энэ газар агро гэж компаниг байгуулад тэн дээрээ одоо махны өхөр үржүүлэх үржлийн аж ахуй байгуулад ингээд ажиллаж байгаа. Энэ үржлийн аж ахуйгаас бол бид нэр үржлийн сайжруулагч бэлтгэт нийлүүлнэ. Одоо өнгөрсөн жил ихэд манай Сэлэн суманд 25 хэлтүүлэгч өгсөн. Сэлэнгийн аймгийн Хушаатад 10-ыг өгсөн, 10 бух өгсөн. Булганы хотог өндөрт 10 бух өгсөн шигтэй. Энэ жил одоо хаад хэлтүүлэгч бэлтгэт нийлүүлэхийн ажлаа гүйцэтгэн. Инхээр манай үржүүлж байгаа нутагсан Казахын цагаан толгойд үйлдвэрэн болон сэлэн үйлдвэрийн өхрийг сайжруулах боломж бол нэгдэж байгаа. Ингэсний үр дүнд бол бид нар одоо энэ сэлэн үйлдвэрийн өхрийг нэг амлын жингийн дундчаар нэг 470-80 кг ихний ээлжинд болгож байгаа. Боломж өрдөн. Цаашдаа селекцийн одоо үйл ажиллагаагаа хэвийн тодорхой зорилттой ингээд цааш нь аваад явах юм бол
дундаж амьдын жин бол 500 кг болж ийм боломжтой. Тэгээ энэ дээр бид нэр одоо зүгээр нэг яг удамшлын хувьд хүрээ одоо сайжруулалт авахын зэрэгч арилжлага малгааныхны асуудлыг шийдвэрлэх учиртай байна. Арилжлага малгайг шийдвэрлэж вэж гэмээ чинь бид нар хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Тэгээ энэ ажлыг хэрэгжүүлэхэд бол бас газар аграр компанитай байр малгайтай энэ өхрийг юу яаж юм яг махны өхрийн технологийн дагуу энэ үйл ажиллагааг хавж хэрэгжиж эхэлсэн. Тэгээ ер нь махны өхрийн арилжлага малгааны нэг гол үндсэн асуудал бол тугалыг эхлээр нь боож болох учиртай. Саахгүй нэгдүгээр. Хоёрдугаарт нь тугалыг бол 2 сараас 5 сарын хооронд төлөвлөх учиртай. Тэгж гэмээ чинь одоо бид нэр бас өсөлт төгжилт сайтай хямд өртөг үхээ махыг үйлдвэрлэх боломжтой болно. Зундаа бол тугал бол эхлээр боожчихно. Өвөл одоо намар 10 сараас дараа оны 6 сар хүртэл өсгөн боожуулалтанд оруулаад байр малгаанд байчихна. Энэ үед бол одоо сэлэнг үйлдвэрийн болон Герфордоос сайжирсан энэ сэлэнг үйлдвэрийн хүрээс бол 20-оос 24 сарын настай тугал бол 380 400 кг болж боломжтой. Бид нар тэр арилжлага малгайн тэр нөхцөлийг хангаж чадахгүй байна. Тэгээ одоо газар аграрын хувьд бол энэ асуудлыг шийдчихсэн. Тэгээд дараачаар нь бид нар одоо нөгөөдхөө энэ махных өртгийг хямдруулахын тулд дараа жилийн зун нь оторлох учиртай. Отроор ямар нэгэн зардалгүйгээр мах үйлдвэрлэнэ. Тэгээд нэг дараа оных нь одоо 10 сар хүртэл оторлож явж байгаа. Тэгээд 2 сар юм уу 3 сар эрчимтэй өсгөн бордоод тэгээд 20-оос 24 сарын настай дөрөв нэг 380-аас 400 кг жинтэй болгоод махны одоо нийлүүлээд байх юм бол одоо бидний хэрэглэгч хангагдах юм учиртай. Хэрвээ тийм юм бол одоо эрүүл хүнс одоо холестерин багтаа мах эднэгээд одоо дэлхийн нийтээр тийм болоод байна шүү дээ. Ер нь 20-оос 24 сарын настай хүртэл мал бол нэг өөхөн хоримтлал баг яадаг. Харьцангуй булчингийн өсөлт сайтай ясна биеийн томордог ийм зүй тогтолтой. Тэр зүй тогтлыг ашиглаад энэ хугацаанд бид нэр тийм арга хэмжээ авахар ийм үйлдвэрлэлийн тас шийдвэрлэлд ингэ явж байгаамаа. Тэгээ цаашдаа бол энэ сэлэнг үйлдвэрийн өхрийг одоо Монгол төвийн бүсэд ялангуяа үндсэн сайжруулагчаар ашигладаг. 1980-90 оны үед бол сэлэнг үйлдвэрийн өхрийн чинь бол манай улсын 11 аймгийн 50 гаруй нэгдлсэн гэж хөдөлжүүлж ирсэн. Тэнд бол одоо нэг цэвэр үйлдвэрийн бол 20 гаруй мянган өхөр, эрлиз нэг 50 гаруй мянган өхөртэй байлаа л да. Тэгээ нийгмийн шилжилтийн үед тэр юм бол байхгүй болсон. Тэгээ ус алгуулсан. Одоо ингээд эргээд нэг 15-6 оны үеэс хойшуулаарай. Энэ өхрөө өсгөж үржүүлэх, ашиг шимийн хэмжээг нэмэгдүүлэх энэ чиглэлээр одоо тэр засгаас анхаарч байна. Энэ хувь хүмүүс ч одоо анхаарч байна. Өнөө нэг л одоо инквери хийж ажил юм байна. Энэ үл цаашдаа бол үр дүнг өгөх ийм арга хэмжээ. Ер нь одоо сэлэнг үйлдвэр өхрээр нутгийн Монгол өхрийг ингээд сайжруулах гэхэд нэгдүгээр үеийнх нь релиз гэхэд нэг 50-60 кг амьдын жин өснө. 50-60 кг амьдын жин өснө гэдэг чинь нэг өхрөөс нэг 25-30 кг мах нэмэгдэх гэсэн үг л дээ. Тэгээ 25-30 кг мах гэдэг чинь одоо нэг дунджаар 6 мянгаар гэж тооцоод үзэх чинь 150-аас 180 мянгаас нэг өхрөөс ашиг тийм болох байхгүй юу. Тэгээ нэг одоо бухаар нэг 20 үнэ уул нь 30 үнэ хэлбэх боломжтой л да. За яамаа тэрнээс 20 тугал аваад гэж бодох чинь нэг ухнаас жилд одоо ашиг нь бол бараг 6 сая төгрөг болоо явж байгаа. Ийм боломжтой. Тийм учраас манай малчид, хөдөлмөрчид одоо өрхөх орлогыг нэмэгдүүлэх, малаж хуучин үйлдвэрлэлээс олж ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд энэ нэр нэлээд одоо анхаарал тавьж ингэж. Тэгээ одоо засгийн газар хэмжээнд засгийн газараас энэ сэлэнг булганы оройн нөгөө газар тариалан эсэмсэн мал аж ахуй хөгжүүлэх бүс нутгийг зарлжлаа. Тийм учраас одоо энэ манай энэ өхрийн харилцаа хэрэгцээ улам өсөж байна. Одоо сэлэнг аймгаас юу хичээл булганы ингэх байгаас гэдэг энэ жил бараг 6-700 авлаа шүү дээ. Тэгш нь өсгөж үржүүлэн тайрмын аж ахуй байгуулна. Одоо Дархан уул аймгийн тамгын газар 100 гонж шидлэн гонжин жил авлаа. Энийгээс одоо бас махны өхрийн эсэмсэн тайрмын аж ахуй байгуулна гэдэг ингэж ажиллаж. Энэ мэтчилэнгийн одоо энэ ажил бол цааш явна. Улам одоо өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулна. Энэ чинчнараараа манай малчдын маань ашиг орлого нэмэгдэнэ гэж хэлж байна.
Одоо нөгөө шигчд дээрээс нь нөгөө гарал үүсгэх тэр яг нөгөө нэг яг энтэй талбаж ажилласан. Одоо манайх ч нөгөө ингээд малын өвчлөл гарч ийн ингээд хүмүүс ч бас махан дээр те айгүй